Ажлын төслийг ер нь дэмжихгүй байгаа юм. Тэгээ яагаад дэмжихгүй байгаа вэ гэхээр хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад хөдөлмөрийн тухай хууль яг чуулганаар хилцэж исэн. Тэгээд манай мөнх оргил гишүүн тухайд ажлын хэсгийг ахалж исэн. Хөдөлмөрийн тухай хуулийн дээр засгийн газар одоо өдөр зөөх боломжтой байсныг тухайн үедээ энэ заалтыг одоо бас болж исэн. Хүчингү болгож исэн гэсэн үг. Тэгээ яагаад вэ гэхээр засгийн газар өдөр зөөх энэ эрхээ хитрхи тулгаж, хитрхи замбраагүй, хитрхи уймраа хэлсэн гоц аж ахуй нэгж байгууллага иргэдэд хүндрэл учруулж исэн юм аа. Тэгээ календарын одоо оногдсон өдөртөө тухайн баяр нь одоо болдгороо болоод тэгээд хүмүүс одоо ажиллаа төлөвлөдөг байгээ гэдэг ийм үндсэн зарчмаар бол тухайн үед тэр заалтыг хүчингү болгож исэн. За яг амьдрал баян юм чин яг магадгүй бас зөөвөрлөх эрхийг засгийн газарт эргүүлээд өгөх шаардлагатай байна. Гэхдээ ингэхдээ жилийнхаа одоо эхний 7 хоногт тухайн жилийн календарын хоног өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр өдрүүддээ эхний одоо жилийнхаа эхний 7 хоногт нь тухайн одоо жилийн амралтын өдрүүд, баярын одоо өдрүүд хэрхэн ямар байх вэ гэдгийг эртнээс төлөвлөгөөгөө гаргаад түүнийгээ хөдлөгдөггүй байх юм бол уг нь зохистой юм а гэж. За уянга Бат найрамдал гишүүд нарын өргөн барьсан хууль нь өөрөө юу юм бэ гэхээр нэг жоохон нөгөө монжуулсан сэтгэлгэн дээрээ гэдэг юм уу хагас бүтэн сайнд бүх нийтийн амралтын өдөр таарчихлаар ууг нь одоо ажлын өдөр байсан бол би одоо амрах байсан штэ гэдэг сэтгэлгэн дээр суурлаж өдрийг шилжүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг уу магадгүй иргэдээ ажилтнаа бодсон нөгөө амрах байсан штэ гэдэг тэр сэтгэл ханамж дээр нь суурилсан байдлаар авч үзье гэх юм бол одоо дэмжиж болох юм. Гисэн хэдий ч өөрөө ууг нь бол тухайн календарын одоо хоногтоо л оногцсноороо байвал илүү зохистой. За 16 хоног гэдэг бол дэлхийн дундаж манайхтай адилхан одоо Марокко, Казахстан, Япон, Индонез, Тайван, Таиланд, Танзания гэх зэрэг улсууд байдаг. За хамгийн багадаа бол Америк за 6 хоног, Вьетнам 6 хоног, Англи 8 хоног, Нидерланд 7 хоног, Серб одоо 9, Мексик 8 хоног байдаг бол хамгийн олон бол Непал 35 хоногтой, за Мянмар 25 хоногтой, Иран 26 хоногтой гэх мэтчлэн бүх нийтээр одоо амарч тэмдэглэх өдрүүдийн тоо бол манай улсын хувьд дэлхийн дундажд ордгоо. Тэгэхээр энэ бол одоо хитрхи их ч юм уу, хитрхи бага ч юм уу гэсэн одоо энэ маргаан бол байх ёсгүй. Байнгын хорон дээр засгийн газрын дэвшүүлсэн бас нэг бодлого нь өөрөө зөвхөн одоо юу гэдгийг цагаан сар наадмаар л одоо энэ хоногийг зөөж болох юмаа гэдэг саналыг өгсөн юм шиг байлээ. Тэгээ байнгын хорон дээр энэ санал нь харамсалтайгаар одоо унсан байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хуулийг аль нэг гишүүд гэхээс илүүтэй засгийн газар л өөрөө одоо яг бодлогоо гаргамаар байгаа юм аа. Уг нь хөдөлмөрийн тухай хуулиар сая одоо цагаан сарын үеэр нэлээд одоо маргаан уймраа одоо шийдлүүд гарсан. Хөдөлмөрийн тухай хуулиар болоод нийтээр тэмдэглэх өдрүүдийн одоо хуулиар цагаан сар жишээлбэл бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 гэж томьёолсон байдаг юм л та. Тэгэд яг 3 хоног гэдэг үндсэн концепц явдаг. Атал яг 2 нэж алхасаад ч юм уу, давхцаад ч юм уу яваад ирлээр 3 хоног амрах юм уу, шинийн 2, 3 гээ 2 хоног амрах юм уу гэд ер нь жоохон ойлгомжгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр за их төвшин гişүү